51-р анги Эренбийн чулуу. Сууцсандаа буцаж ирээд Лиммийн өрөөндөө овоолсон материалуудыг харах зүрх нь хүлээлт догтлоор дүүрв. Эдгээр материалыг харуул Тэнгэрийн Яз хаант улсын бичээсийн мастер хүртэл гар нь хүндэрч мэднэ. Тэд ийм ховор материалыг маш болгоомжтой хэрэглэж өчүүхэнч үрхээс имээх байсан. Тэдний хувьд эдгээр материалын цөөн хэдийг ашигласан бичээсийн тэмдэглэл аль хэдийн онцгой маш нарийн техник болно. Гэвч Лиммийн эмийн бичээсийн тэмдэг бүтээх гэж байгаа бөгөөд үүнд энэ бүх материалыг ашиглах шаардлагатай. Одоогоор Лиммийн бичээсийн ур чадвараарч амжилттай болно гэсэн баталгаа үгүй байсан. Хэрэв би доод сүнсний эдгэх тэмдгийг улаан алтан лууны чүмэгний үрэл алтан могоон улаан үрэл дээр амжилттай тавьж чадвал дараа нь тэднийг хэрэглэвэл миний хүч асар их өснө. Энэ хоёр үрэл угаасаа дээд чанар юм. Дээрээс нь эмийн бичээсийн тэмдгийн үр нөлөө нэмэгдэнэ. Мөн түүний бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шатны хичээнгүй бэлтгэлтэй нийлвэл бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатнд нэвтрэх боломж ч гарч мэднэ. Түүнээс гадна хэрв эмийн бичээсийн тэмдгийг амжилттай бүтээж чадвал Лиммийн бичээсийн тэмдэг нэг алхам ахина. Тэгвэл хурд болон тулааны чадварыг нэмэгдүүлдэг биеийн бичээс бүтээхэд улам ойрт болно. Ирээдүйн боломж ийм гайхалтай харагдаж байсан ч Лиммийн нэг зүйлийг сайн мэдж байлаа. Энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэхэд туйлын хэцүү. Тэр дор хаяж 2 дахин хичээсэн зүтгэл гарах хэрэгтэй. Хэдийгээр Лиммийн сүнсний хэлтэрхийн дурсамжтай нэгдсэн ч биеийн хөдөлгөөн болон сүнсний хүчний уялдаагаа тасралтгүй бэлтгэх шаардлагатай бээр материалаа хэмнэхийн тулд Лиммийн анханасаа хэрэглэж ирсэн хуучин арга ашиглав. Тэр зөвхөн жинхэнэ хүчээ ашиглаж ямар ч материал үрсэнгүй. Ийм ур чадварыг бэлтгэхэд ялалт нь тасралтгүй давталтаас төрдөг. 1000 удаа хангалтгүй бол 100000 удаа бэлтгэнэ. 100000 удаа хангалтгүй бол хэдэн 100000 удаа давтна. Ийм хөдөлгөөнийг хэдэн 100000 удаа давтна гэдэг уйтгартай бас сүнсний хүчийг туйлдын шавхдаг. Энэ тарчлаантай мэдрэмж нь 3 хоног 3 шөнө унтаагүй мэт. Гэвч хатуу хөдөлмөр зөрүү тэсвэр төвчээр гэдэг яг л ийм зүйлийг шаарддаг. Лиммийн ердөө 2 өдөр бэлтгэл хийсэн ч нүд нь аль хэдийн улаажээ. Тэр амархаар бэлтгэлээ зогсоосон ч аяга өргөх тэнхэлж үгүй байлаа. Би дарангуулагч сүнсний аргыг ашиглаж байна. Дээрээс нь ядаргаа багсаж сүнсний хүч сэргээхэд тусалдаг үрдэл хүртэл худалдаж авсан. Гэтэл ийм байдалтай олчихлоо. Энэ эмийн бичээсийн тэмдэг үнэхээр эд зүйлсийн бичээсээс хэд дахин хэцүү юм. Маргааш 7 гүн ухааны тулааны ордонд албан ёсоор элсэх өдөр. Элсэлтээс өмнө эмийн бичээсийн тэмдгийг дуусгах боломжгүй бололтой. Шалгалт дууснаас албан ёсны элсэлт эхлэх хүртэл 3 өдөр амрах хугацаа байсан. Маргааш тэр 7 гүн ухааны тулааны ордны газрын танхимд бүртгүүлэх ёстой. Газрын танхимын тулаанчид бие бэхжүүлэх төвчний 4-р шат булчин өөрчлөх шатанд хүрмэгц Тэнгэрийн ордны шав нарыг сорих боломжтой болдог. Зарим онцгой нөхцөлдөө бие бэхжүүлэх төвчний 3-р шатны өргөл төрсэн тулаанчид ч мөн Тэнгэрийн ордны шавь нарыг сорих эрх авч болно. Харин Лиммийн одоогийн хүчээр бол Тэнгэрийн оронд орох шаардлагаас хол дутуу байлаа. Маргааш өглөөрт газрын танхимын шавь нарын арын олон цуглав. Өндөр биетэй, бор арьстай, цээж нүцгэн улаан өстэй нэгэн ир хүн бүхний өмнө алхаж гарч ирлээ. Мөрөн дээр нь хард илд тогсон байв. Тэр тэнд байсан залуусыг тойруулан харж ам нийлээ. Өнөөдрөөс эхлэн та нар 7 гүн ухааны тулааны ордны газрын танхимын албан ёсны шавнар боллоо. Би та нарын багш, намайг хунший гэдэг. Та нар намайг хун багш гэж дуудаж болно. Энэ удаа шалгалтанд тэнцсэн тэнгүүдийн тоо 53. Гэхдээ энд зогсож байгаа та 20 хүн л газрын танхимд үнэхээр орох хэрэгтэй хүмүүс. Эргэлзэх зүйлгүй. Та нар бүгд авьяаснууд гэж найдаа. Гэхдээ газрын танхимд орлоо гэд өөрсдөө үеийнхээ мастер болно гэж бодож байна уу? Хүчтэй хүнч эрт үхэж болно. Хосгүй авьяаст нь ч тэнгэрээс унаж болно. Зөвхөн тасралтгүй дээш мөлхөж аюулыг даван амьд үлдсэн хүн л нэрээ түүхэнд үлдээж чадна. Газрын танхимын шавнар Тэнгэрийн Яз хотын хүчнүүдийн анхааралд өртөх боломжтой. Тэд та нарыг мөнгө, гоо бүсгүй янз бүрийн уруу таталтаар болно. Та нар бүгд зүүдний сорилыг давсан тулааны зүрхтэй хүмүүс. Гэхдээ сана тулааны зүрхч гэсэн айжмаар ялзарч болно. Тэр уруу таталтууд хувцсыг чинь иддэг хорхой, хүсэл зориг чинь мэрдэг өт болж хуурч мэднэ. Үүнийг сайн санаж ав. Зөвхөн хүч хамгийн чухал. Тэд та нарыг өөртөө татахыг хүсэж байгаа нь хүчтэй учраас чинь. Хэрэг хүчгүй бол та нар юу ч байхгүй. Намайг даг.
Улаан үс дээр ингэж хэлээд бүлгийг арын уулын гүн рүү дагуулan явлаа. Долоонгүй ухааны тулааны ордны эзэлдэг газар өргөн уудам. Их жөөв уулын бүхэлдээ долоонгүй ухааны тулааны ордны газар байв. Арын ууланд цөөн хідэн барилгал харагдана. Зам дагуу ногоон үс, авраг уулын чулуу, ам орсон мэт эртний модод үргэлжлэнэ. Заримдаа булгийн ус урсаж, хаврын үзэсгэлэн амилсан мэт дүр зураг үзүүлнэ. Нэг хүч шатаах хугацаа орчим алхасны дараа тэд авраг хаданд хананд хүрв. Хадан хан хідэн тохоо орндөр гадаргуун төл мэт гялалцтал толгор байлаа. Түүн дээр тоо томшгүй олон нэр шигүүс илэгдсэн байв. Хамгийн дээд талын нэр хувин шиг том үсгээр бичигджээ. Линсэн. Доошлох тусам нэрс жижигэрнэ. Мөр мөрөөрөө жагсан нийт 20 мөр байлаа. Лимин энэ хадны зориултыг бүдгхэн таамаглав. Хуншигийн дараах үг түүний тамгийг батлав. Та нар энэ хадны ханыг харж байна. Гэхдээ үнэндээ энэ бол зүгээр л нэг хуурмаг дүрс. Дээрх нэрс байнга өөрчлөгдөж байдаг. Энэ бол долоонгүй ухааны тулааны ордны Ирэмбийн чулуу. Ирэмбийн чулуун дээр газрын танхим болон тэнгэрийн ордны бүх хүний нэр бичигддэг. Нийт 200 гаруй хүн бий. Эдгээр нь та нарын ахлах номын ихч нар юм. Үнэхээр Ирэмбийн систем байжээ. Лимийн танихгүй нэрсийг харж Линсэний нэрнээс доош уншиж эхлэв. Гэвч Цэн Шинсуаны нэр харагдсангүй. Яагаад Цэн Шинсуаны нэр байхгүй вэ? Лимийн баг зэрэг эргэлзэв. Магадгүй Цэн Шинсуан тэнгэрийн ордны шав нартай хамт жагсдаггүй байж мэднэ. Лимийн цааш харсаар байтал хэсэг хугацааны дараа нүд нь нэрээсв. Тэр маш танил нэр олж харжээ. Жуян. Жуян Ирэмб 39. Тэнгэрийн ордны 39-р байр. Лимийн гүнзгий амьсгав. Түүнд ийм төвшөнд хүрэхэд хэр удах бол тэр үргэлжлүүлэн доош харж гинт өөрийнхөө нэрийг олж хараад баг зэрэг баярлав. Гэвч түүний дараахан Хуан Янфэний нэр байсан. Газрын танхимд орсон 20 хүний нэр бүгд жагсжээ. Харин бусдын нэрс хадан дээр бичигдээгүй байв. Ирэмбийн чулуу зөвхөн тэнгэрийн ордон болон газрын танхимын хүмүүсийн нэрийг харуулдаг байжээ. Хунши хэлв. Тулааны зам бол зам өөрөө цавчин нээдэг зам. Өндөрт хүрэхийг хүсвэл бусдыг хөл дороо гიშих ёстой. Энэ газар авьяаснаар тутахгүй. Гэхдээ бид яагаад та нар шиг өөрсдийгөө суутан гэж боддог олон хүнийг сонгосон гэж бодож байна? Хунши ингэж хэлэхэд шавнаар гайхан зогсов. Нэг шав хэлв. Хун багшаа, авьяаснуудыг сонгодог нь мэдээж тэднийг өсгөж баясгалуулахын тулд шүү дээ. Өсгөх гинэ. Хунши чангаар инээлээ. Аратан сургагч хэрцгий аратныг яаж сургадгийг мэдвүү. Тэд маш төгс тогтолцоотой. Хамгийн сайн суурь, хамгийн их боломжтой аратнуудыг сонгож тижээн. Өдөр бүр сайн мах өгч сургана. Дараа нь торонд хийж тулдуулна. Эхэндээ хэдэн зуун аратан байсан ч эцэст нь ганцхан нүлдэн. Тэр л аратнуудын хаан болно. Та нар яг ийм аратны торонд байна. Хүчтний замаар явахын тулд та нар тоо томшгүй хосгүй авьяасныг гიშгэж тэдний цогцсон дээгүүр авирах хэрэгтэй болно. Тиймээс бид ийм олон авьяасныг сонгож цуглуулсан шалтгаан нь та нарыг зүгээр өсгөх гэж биш. Харин тулаан аллагад бэлтгэхийн тулд та нар жинхэнэ авьяаснуудын дээш авирах гишүүрээс өөр юу ч биш. Хамгийн хүчтэй гэж байхгүй. Зөвхөн илүү хүчтэй гэж бий. Чи бусдын цогцсон дээгүүр мүлхэж дээш гарна. Эсвэл өөрөө бусдын хөлд даруулж харгас хөлтэй нүур тулна. Энэ бол үнэн. Хуншигийн үг бүр гам бөмбөлөг мэт шав нарын зүрхэнд цохилж байлаа. Тэдний сэтгэл мэс шиг хүйтэн болов. Авьяаснуудыг энэ цуглуулсан тэднийг анхааралтай өсгөх гэж биш, харин хүчтнүүдний дээш авирах цогцос болохын тулд ажээ. Хуншигийн аратны торны зүрлэл шав нарын сэтгэлд хүчтэй аюулын мэдрэмж төрүүлв. Лимийн хүртэл сэтгэлэн догтлон хөдлөлөө. Эцэст нь үлдсэн хаан. Лимийн нударгаа чангалж нүдэнд нь өтгөн тулааны хүсэл дүрлзэв. Сайн. Энэ 20 ширхэг хаш хавтан байна. Дотор нь долоонгүй ухааны тулааны ордны дүрм тогтолцооны танилцуулга бий. Та нарын сууцыг арын уулан зохицуулсан. Бүх зүйл хаш хавтан дээр бичигдсэн. Одоо тарцгаа. Маргаашнаас хичээл албаас эрхлэнэ. Улаан ус дээр гараас авлахад 20 хаш хавтан шав нарын гарт нисэн очив. Лимийн нэгийг нь авч сүнсний хүчээ дотор нь шингээв. Удалгүй өөрийн сууц хаана байгааг олж харлаа. Эхлээд байр олж суурший. Дараа нь эмийн бичээсийн тэмдгийг бүтээж хүчээ нэмэгдүүлнэ. Миний авсан улаан алтан лууны чүмэгний үрэл бол саад ханд авахд тусалдаг гайхамшигт үрэл. Хэрв түүн дээр бичээсийн тэмдэг тавьж чадвал би бэхжүүлэх төвшний 3 дахь шатанд ороход хангалттай байх ёстой. Би бэхжүүлэх төвшин 6 шаттай. Хүч бэлтгэх, махан бие бэхжүүлэх, дотор эргэтэн бэхжүүлэх, булчин өөрчлөх, яс давтах, судас нэгтруулах,
Эдгээр 6 шат хоорондоо хол зөрүүтэй. Дараагийн шатанд нэвтрэхийн тулд урт хугацаа шаардагдана. Лиммийн бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шатанд ороод ердөө 1 сар гаруул болжээ. Богино хугацаанд дахин нэвтрэнэ гэдэг амаргүйг тэр мэднэ. Гэхдээ түүн дээр дээд чанарын өрөл бий. Дээрээс нь эмийн бичээсийн тэмдгийн хүч нэмэгдэнэ. Тиймээс нэвтрэх боломжгүй зүйл биш. Лиммийн бодол давтаж байтал чанга дуу сонсогдов. Тэр толгоогоо эргүүлэн харлаа. 10 алхмын цаана цагаан хувцастай нэгэн залуу баргаар харцаар ширтэн зогсож байв. Энэ хүн бол Ван Янфэн байлаа. Долоонгүй ухааны тулааны ордны эсэлтийн шалгалтын үеэр Ван Янфэн Лимминд 1-р байраа булаалгасан. Бүр алтан могоон улаан өрлөөч алдсан. Энэ нь Ван Янфэнд асар том цохилт болсон бөгөөд түүний нүдээр энэ бүхний их сурвалж нь Лиммин байлаа. Лиммин бол түүний махан шигдсэн өвдөлт хажууд нь мөнх хатгах өргөс болсон юм. Ван Янфэн шүдээ зоож хүүтэн өнгөөр хэлв. Тэр хоёр үрлийг чи идчихсэн үү? Лиммин тайван хариулв. Идсэн байвал яах юм? Идээгүй байвал яах юм? Энэ хоёр үрэл үнэлж баршгүй. Гэхдээ бусад түүнийг булаах вэ гэж тэр санаа зовсонгүй. Тэнгэрийн аз хаан тусад долоонгүй ухааны тулааны ордон бол дээд оршгүй. Тэд аимшигтэй хүчтэй хэмжээлшгүй ард талтай. Тэд шагнал өгсөн бол хинч булаа зүрхлэхгүй. Ван Янфэн хэлв. Чи идээгүй гэдгийг би мэдж байна. Тэр хоёр үрэл хүчтэй бас аюултай. Чиний бие тэднийг дааж чадахгүй. Лиммин чи ердөө дунд 3 дахь зэрэглэлийн авьяастай. Чиний авьяасээр бол тэр хоёр үрэл ялангуяа улаан алтан лууны чүмэгний үрэл бол дими өргөдөн. Сайндаа л 10% шингэн. Чамд идүүлнэ гэдэг бүрэн дими өрсөн эрг. Лиммин хөмсгөө зангидаа асуув. Чи яг юу хэлэх гээд байна? Би чиний улаан алтан лууны чүмэгний үрлийг худалдаж авмаар байна. Лиммин инээмсэглэв. Ван Янфэн өөрт нь юм инээдтэй үг хэлнэ гэж тэр бодсонгүй. Үнэхээр инээд хүргэм зүйл байлаа. Чи тоглоод байна уу? Би чам зарна гэж бодоо юу? Шууд татгалзах хэрэггүй. Эхлээд миний нөхцөлийг сонс. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 52 дугаар анги. Лин гэр бүлийн залуу удам. Би чамд манай гэр бүлийн үед амьдсан тулааны судар болох 9 үнний замын хаш автанг төр зээлүүлж болно. Гэхдээ ердөө 6 цаг бас чамд 5000 алтан лээ өгнө. Харин ганц нөхцөлөө би чамд 9 үнний замыг үзүүлсэн гэж хизээч шилж болохгүй. Надтай холбоотой гэж дурдж болохгүй. Тэгэхгүй бол зөвхөн би азгүйтэй зогсохгүй Ван гэр бүл чамааг хөөж алах болно. Ван Янфэн эдгээр үгийг маш нам дуугаар хэлв. Улаан алтан лууны чүмэгний үрлийг энгийн алтаар худалдаж авах боломжгүй. Ван Янфэний гар дээр арилжаанд тавьж чадах хэдэн мянган алтан лен л байсан. Тиймээс тэр гэр бүлийн нууц уур чадвар болох 9 үнний замыг өгөөш болгон санал болгожээ. Энэ бол Ван гэр бүлд үе дамжин уламжлагдсан тулааны судар. Маш үнэтэй бөгөөд гадны үнээс туйлын нууцлдаг зүйл байв. Ван Янфэн Лимминийг зөвхөн ямар нэгэн зүрхний тарин төдий зүйл мэддэг жинхэнэ тулааны техник мэдэхгүй гэж бодож байлаа. Лиммийн энэ тухай хинт ч хэлэхгүй л бол хинч анзаарахгүй. Түүнээс гадна Лиммин ч бас Ван гэр бүлийн хориотой тулааны техникийг сурсан гэдгээ бусдад мэдэгдэж улмаар Ван гэр бүлд хөөгдөн алагдах хүртлээр тэнэгдэхгүй гэж тэр тооцсон. Яг иймээс Ван Янфэн арга мухарцсандаа ийм эрсдэл хүлээхэд бэлэн болжээ. Тэр бас Лимминий төрөлхийн авьяас тийм сайн биш тул 6 цагийн дотор нэг их зүйл ойлгож чадахгүй гэж бодсон. 9 үнний зам уу? Тэгээд ердөө 6 цаг л харж болно гэж үү? Лиммин хүүтнэр инэв. Ийм нөхцөл түнд харцч өөх үн цэнэгүй санагдав. Хаусын дэд Мерданы аргатай харьцуулбал 9 үнний зам бол ердөө хог төдий. Уучлаарай татгалзъя. Над сонирхол алга. Ван Янфэний нүур улаан лойл шиг болов. Лиммин чи өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгож байна уу? Чи муу авьяасаар улаан алтан лууны чүмэгний үрлийг идсэн ч бие бэхжүүлэх төвшний 3 дахь шатанд нэвтэрч чадахгүй. Харин чи 9 үнний замыг зүрхний таринаас жаахан сурвал жинхэнэ хүчээ хянах чадвар чинь нэмэгдэж хязгааргүй ашиг хүртэнэ. Манай Ван гэр бүлд үе дамжин хадгалагдсан энэ ховор тулааны судрыг сая алтан лен гарч хөдөлтөж авч чадахгүй. Лиммин тайвнаар хэлв. Долоонгүй ухааны тулааны ордонд зүрхний тарин дутагддаггүй. Тэдгээр нь 9 үнний замаас хэд дахин гүнзгий. Тэгэхэд би яагаад чиний юмыг харах хэрэгтэй гэж. Долоонгүй ухааны тулааны ордонд дээд хүчний зүрхний тарин байдаг нь үнэн. Гэхдээ тэдгээр дээд суд руу зөвхөн гол шавь нарт уламжлагддаг. Гол шавь гэж юу болохыг чи мэдхүү? Тэд бол долоонгүй хүндийд сонгогдсон жинхэнэ шавь нар. Ирээдүйд ямар нэгэн осол саа тохиолдохгүй бол тэд долоонгүй хүндийд орж чадна. Тэнгэрийн ордны ахлах номын ах Линсэн хүртэл тэдгэрийг сурах хэрэггүй. Миний мэдхээр
Гол шавь ердөө гарын 3-нд багтах цөөхөн. Цэн Шинсуанаас бусд нь ихэнхдээ Тэнгэрийн аз хаан тулсын хүмүүс ч биш. Харин нууцлаг тулааны гэр бүлүүдээс ирсэн хүмүүс байдаг. Чи өөртөө найдлага байна гэж бодож байна уу? Зүүдэлж байна. Чиний их зоригийг би үнэхээр төсөөлсөнгүй. Их бүлгмүүд өөрсдийн судрын өвийг туйлын хатуу хамгаалдаг. Учир нь эдгээр судар нь тэдний хүчний үндэс суурь болдог. Долоонгүй ухааны тулааны ордонд ихэнх шавнар зөвхөн 2 дугаар зэрэглэлийн судрал сурч чадна. Ван Янфэн энэ бүхнийг сайн мэдж байв. Гэвч Лин Минд Хаусын дэд Мерданы арга бий. Долоонгүй ухааны тулааны ордны дэд түвшний судрууд байтугай том бүлгмийн тэргүүний нууц ур чадвар байсан ч Лин Миний атаархлыг төрүүлэхгүй. Лин Мин хэлв. Чиний төсөөлж чадахгүй зүйл надад найдвар байхгүй гэсэн үг биш. Уучлаарай, би завгүй байна. Төрүүлээд явлаа. Чи сайн байна. Маш сайн. Өмнөх удаа намайг арай гэж ялчаад өөрийгөө надаас илүү гэж бодоо юу? Хүлээж бай. Чиний надаас булаасан бүхнийг би буцааж авна. Тэгээд чамайг хөлд ороо гიშгэн. Чи өөрийн хүчээр бол гол шав болно гэж бодож байна уу? Намайг битгий инээл. Би чамайг бусдын гишүүр болохыг чинь хардсвая. Чи өндөр зогсох тусам унахта төдий чинээ өрөвдөлтөө болно. Лин Мин Ван Янфэний ууртай хараалахыг огт тоосонгүй. Ван Янфэн аль хэдийн түүнд ялагдсан хүн. Лин Миний бодлоор өөрөөс нь хүчтэй хүмүүс олон байж болно. Жуян, Цэн Шинсуан, Лин Сэн гээд тэр одоогоор тэднээс сул байж болно. Гэхдээ аль хэдийн ялсан хүнийхээ өмнө тэр хизээч өөрийгөө доогор гэж мэдрэхгүй. Хэрв нэг өдөр Лин Мин өмнө ялсан хүндээ дахиж ялагдвал тэр өөрийн алдааг эргэн харж засах болно. Үдээс өмнөхөн Лин Мин бүх эд зүйлээ шин суудсандаа нүлгөв. Долоонгүй ухааны тулааны ордны газар нутаг өргөн удам тул газрын танхимын шав бүрт тусдаа өрөө гаргаж өгөх орон зай хангалттай байлаа. Лин Миний өрөө арын хуулын нам гүм тусгаарлагдсан жижиг газарт байрлаж байв. Ард талын уул руу харсан хажууд нь гүн тунгалаг цөөрөн бий. 100 жилийн настай модод авраг навч титмээр өрөөгөө сүлэндэрлжээ. 100 ч гэсэн энд сэрүүн нам гүм, тайван бясалгал хийхэд үнэхээр тохиромжтой газар байв. Лин Мин шинэ өрөөндөө сэтгэл хангалуун байлаа. Тэр орон дээрээ завлан сууж хаш автангуудын агуулгыг уншиж эхлэв. Хаш автанд долоонгүй ухааны тулааны ордны дүрм тогтолцоог тайлбарлажээ. Зөрчил, журам, шийтгэл, сорилтын дүрм, хичээлийн цаг, бэлтгэлийн зохицуулт гээд олон зүйл багтсан байв. Эцэст нь тэр долоонгүй ухааны тулааны ордноос олгодог ирэмбийн шагналуудыг хэсэг түрлээ. Үүнийг хараад Лин Миний сонирхол шууд төрөв. Түүний долоонгүй ухааны тулааны ордонд илсэн гол шалтгаануудын нэг нь яг эдгээр нөөц байлаа. Долоонгүй ухааны тулааны ордонд олон шав бий. Тэдний ирэмб нь түмэн алхахт хоригдох хувийн амжилтаар тогтоогддог. Хэдэн 100 жилийн өмнө долоонгүй хүндийг 7 дэд мэрэгчлэн байгуулсан гэдэг. Тэдний нэг нь шидийн тойрог бүтээх байгуулахад гаргууд байжээ. Олон жилийн турш эдгээр шидийн тойргийн аргууд долоонгүй хүндийд үеэс үед уламжлагдсан ирсэн. Бүлгмийн шав нарыг шалгахдаа тэд заримдаа хуурмаг алхах тойрог ашигладаг. Долоонгүй ухааны тулааны ордон долоонгүй хүндийн захиргаанд байдаг тул тэдний давуу тал уламжлалыг өвлөн авсан мэдээж ирэмб тогтооход ашигладаг шидийн тойргийг түмэн алхах тойрог гэдэг. Дотор нь ормогц хүн тасралтгүй давлгаалan ирэх дайснуудтай тултна. Эдгээр дайснуудын дунд хэрцгий араатанч бий, хүнч бий. Эцсийн ирэмб нь ялсан дайсны тоо болон бясалгалын төвчнөөс хамаарч гарна. Дайснуудын хамгийн сул нь бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шаттай тулаанчийн зэрэг тэнцэнэ. Хэрв 2 дугаар шатны нэг дайсан ялбал 1 оноо авна. 2 дугаар шатны оргил дайсан ялбал 5 оноо. 3 дугаар шатны дайсан ялбал 10 оноо. 3 дугаар шатны оргил бол 50 оноо. 4 дугаар шат бол 100 оноо. 4 дугаар шатны оргил бол 500 оноо гэх мэт үргэлжилнэ. Түмэн алхах тойрогт анх ороход дайснууд бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шаттай байна. Дараа нь улам бүр хүндэрнэ. Эцэст нь бие бэхжүүлэх төвчний 4 дугаар шатны дайснууд нэг нэгээрээ тасралтгүй гарч ирнэ. Энэ бүхний төгсгөл бол үхэл. Үхэх хүртлээр цуглуулсан оноо эцсийн үр дүн болно. Тэр оноо ирэмбийн чулуун дээр харагдана. Ирэмб өндөр байх тусам олон давуу талтай. Жишээ нь сүнс цуглуулах хүрэл. Хэрв 200-аас хойш байр эзэлвэл 3 сар тутамд сүнс цуглуулах хүрэл авна. Хэрв эхний 10-т орвол сар бүр 10 сүнс цуглуулах хүрэл авна. 10 сүнс цуглуулах хүрэл нь 2000 алтан лянтай тэнцэнэ. Энэ бол баян язгууртан гэр бүлийн залууч тоохгүй өнгөрөөж чадахгүй хэмжээний мөнгө. Үнэндээ сүнс цуглуулах хүрэл бол 2 дугаар зэрэглэлийн шагнал. Эцсийн эцэст баян хүн мөнгөөр худалдаж авч болно. Харин мөнгөөр худалдаж авч боломгүй нөөцч бий. Жишээ нь өвлөгдсөн тулааны судар.
Эхний 200-д орсон хүн хамгийн суур анхан шатны судруудаа сонгож болно. Хэрв эхний 10-т орвол 7 гүн ухааны тулааны ордны зарим нууц өрөөнд чөлөөтэй орж сурахыг хүссэн судраа сонгож чадна. Харин 1-р байр эзэлбэл 7 гүн ухааны тулааны ордны хамгийн хатуу хамгаалагддаг гол судруудыг сурах боломж хүртэл гарна. Эдгээр нь зөвхөн гол шавнаар л сурах найдвартай дээд чанарын судрууд. Хааны гэр бүл болон хамгийн өндөр зэрэглэлийн гэр бүлүүдийн залуус хүртэл эдгээрийг судлах боломжгүй. Мэдээж Лимийн өөрөө судруудад тийм их сонирхолгүй. Түүний сонирхож байгаа зүйл бол зөвхөн нөөц. 7 гүн хөндий бол шидийн тойрог бүтээгтэй гаргууд бүлгэм. 7 гүн ухааны тулааны орднууд байгуулагдах үед 7 гүн хөндий шинчаан мэргэжилтнүүдийг илгээж олон тулааны ордонд ийм шидийн тойргууд байгуулсан гэдэг. Шавнар тэдгэрийг бэлтгэлдээ ашиглаж тал хүчээр 2 дахин үр дүн гаргаж чаддаг. Гэхдээ эдгээр тойргийн тоо хязгаартай. Дээрээс нь ажилуулах, хадгалахад асар их жинхэнэ их хүчний чулуу хэрэгтэй. Тиймээс хүн болгон эдгээр алах шидийн тойрогт орж чаддаггүй. Орох ирэх нь эренбтэй шууд холбоотой. Тиймээс 7 гүн ухааны тулааны ордонд эренб хамгийн дээд зүйл. Эренб өндөр байх тусам илүү их нөөц эдлэн. Хүчтэй нь улам хүчтэй болж сул нь улам сул болно. Энтхий шавнар бүгд авьяаснууд бусдын цогцон дээр гიშгэж байж л өөрөө цэцгэлэх боломжтой. Би одоо 7 гүн ухааны тулааны ордонд албан ёсоор орлоо. Хэрвээ хангалттай нөөц авахыг хүсвэл эхлээд түмэн алах тойрогт сайн эренб авах хэрэгтэй. Гэхдээ миний эмийн бичээсийн тэмдэг бэлэн болоогүй байна. Одооноос бэлтгэл хийвэл хагас сарын дараа зурж эхэлж магадгүй. Улаан алтан, лууны чүмэгний үрэл болон алтан могоо улаан үрлийн үр нөлөөг дээд хэмжээнд гаргахын тулд энэ хугацааг зарцуулах нь үн цэнтэй. Лимийн өөртөө ийн хэлээд бичээсийн бэлтгэлээ дахин эхлүүлв. Маргааш өглөө Лимийн эртлэн босож биеэ угаав. Өнөөдөр 7 гүн ухааны тулааны ордны албан ёсны хичээлийн өдөр. Хичээл гэдэг судар тайлбарлах биш. Зөвхөн бясалгалын зөвлөгөө анхан шатны суур мэдлэг, биеэ арчлах арга зэрэг зүйлсийг заана. Гол хөтөлбөрийн хувьд 7 гүн ухааны тулааны ордон их чөлөөтэй. 7-8 төрлийн хичээлээс сонгон сууж болно. Шав бүр өөрийн сонирхлоор сонгоно. Бүр дурын нэгийг сонгож болно. Эсвэл огт суухгүй байсан ч болох аж. Өнөөдрийн лекцийн тухай хаш хавтанд аль хэдийн тайлбарласан байв. Энэ нь биеийн суур техникийн тухай байх юм. Хэдийгээр Лимийн дээд чанарын содрог үүлсэн ч суур ойлголтын хувьд үнэндээ хязгаарлалтмал хэвээр эцсийн эц тэр жинхэнэ ёсны тулааны урлагийн сургалт авч байгаагүй. Тиймээс ийм хичээлүүд түүнд маш чухал ач холбогдолтой байлаа. Энэ лекц 7 гүн ухааны тулааны ордны тулааны лекцийн танхимд болно. Лимийн тулааны лекцийн танхимд ирэхэд дотор нь аль хэдийн хүмүүсээр дүүрсэн байлаа. Ойролцоогоор 70-80 хүн сууж байв. Энэ зөвхөн 53 шин шав байсангүй. Хуучин шавнараас сонсохоор ирсэн хүмүүс байв. 7 гүн ухааны тулааны ордны тэнгэрийн ордон болон газрын танхим нийлээд нийт 230 шав байлаа. Хүний танхим бараг 400 шавтай. Нийтдээ 600 гаруй шав бий. Эдгээр 600-ийн дундаас хэдэн 10 хүн танил талаараа орсон. Гэхдээ танил талаараа орсон гэж заавал муу гэсэн үг биш. 7 гүн ухааны тулааны ордонд тулаанч хамгийн ихдээ 5 жил суралцж болно. 5 жилийн дараа хэрв 20 нас хүрээгүй бол 1 жил сунгах хүсэлт гаргаж болно. Түүнээс хойш заавал төгснө. Хэрв хүч хангалттай өндөр бол хугацаанаас өмнө төгсөх хүсэлт гаргаж болно. Гэхдээ ихэнх шав бүтэн 5 жилээ дуусгахыг сонгодог. Учир нь гаднаас олж боломгүй олон нөөц энд бий. Лимийн тулааны лекцийн танхимд ормогц суух газар хайж айжмаар алхав. Тэр үед хэдэн хүний харц өөр дөр нь тусгыг анзаарлаа. Лимийн эргэж харахад түүнийг харж байсан хүмүүс найрсаг инээмсэглсэн царайтай байв. Эдгээр намайг таньдаг юм болов уу? Цэнхэр хувцастай царайлаг залуу инээмсэглэн асуув. Чи Лимийн үү? Та хэн бэ гэж асууж болох уу? Өөрийгөө танилцуулъя. Намайг Лин Вүү гэдэг. Энэ бол миний дүү, Лин Финьян. Цэнхэр хувцастай царайлаг залуу хажууд нь байсан нарийн нандин төрхтэй охин руу дохив. Лин Вүү, Лин Финьян. Магадгүй Лимийн гайхаж амнын асуув. Та нар ногоон тутын хотын Лин гэр бүлийн гол удмын залуус уу? Лин Вүү инээмсэглэн хэлв. Зүв. Бид нэг гэр бүлийн хүмүүс. Лин гэр бүл бол ногоон тутын хотын том нэр хүндтэй гэр бүл. Хэдийгээр хааны олгосон язгууртны цолгүйч олон үеэрээ худалдаа наймаа эрхэлж маш баян өвөө хөрөнгөтэй болсон. Ийм том гэр бүлээс хэдэн онцгой залуус авьяастан 7 гүн ухааны тулааны ордонд сурах нь хэвийн зүйл. Хэдэн сарын өмнө Лимийн чин хөгжмийн танхимд орохын тулд нэвтрэх карт зээлж байсан. Тэр картыг түүнд Лин Шаодан зээлж өгсөн юм.
Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас